Тэнгэрээс өөрт нь өгдөөгүй бол хүн юу ч хүлээж авч чадахгүй гэж. Би хэнд ч юу ч Бурханаас зөвшөөрөгдөхгүй бол өгдөхгүй гэж хэлсэн байна. Бурханаас зөвшөөрөгдөхгүй болол өнөөдөр бидэнд амнаас эрүүл мэнд зөвшөөрөгдөхгүй. Бидний амьдрал зөвшөөрөгдөхгүй. Би бол Бурханаас надад зөвшөөрөгдсөн учраас би амьдарч байгаа гэж боддог. Бурханаас надад зөвшөөрөгдсөн учраас миний гэр бүл надтай хамт байна гэж боддог. Бурханаас зөвшөөрөгдсөн учраас би хүүхдүүдтэй гэж боддог. Энэ болгон алдар нь Бурханд байх учиртай. Бидэнд биш. Мэдээж бид нар өөрсдийнхөө зүгээс хийх ёстой хариуцлагууд биднэрт байгаа. Тэрийг л бид нар хийнэ. За Монгол хүн гэдэг байна. Тэнгэрээс Бурханаас зөвшөөрөгдөөгүй бол бид нар Монгол хүн байх уу та нар боддоо. Та өөрөө хичнээн зэрэгчлөөтэй байсан та ээж аваагаа сонгоогүй байхгүй. Та хизээ төрөх вэ гэдгийг сонгоогүй. Та дэлхийн 2 дугаар дайны тэр хүнд жилүүдэд төрсөн бол яах вэ? Бид нар энийг сонгоогүй. Та эсвэл 12, 13 дугаар зууны тэр дайн байлдаантай улс тэр цаг үед төрсөн бол яах вэ? Бид нар цаг хугацаа сонгохгүй шүү дээ. Энийг Бурхан биднэрт төрөлдөж өгсөн байдаг байхгүй юу? Та энэ хорвоо дээр ирэхдээ ямар сонголтгүйгээр ирсэн. Нэг л мэдлэг та тэр гэр бүл дотор тэр аав ээж тэр өвөг удмын дунд удам залгуулад та төрсөн байхгүй юу? Тэгвэл яг энэтэй адилхан энэ хорвоогоос бид нар хизээ хаана хэрхэн хаашаа явах вэ гэдгийг бид нар яг бид нар аялал маялал хийгээд бид нар явж боловч хизээ бид нар чад хийх гэдгийг бид мэддэггүй байхгүй. Тийм учраас бид нар сэрэмжтэй, болгоомжтой, аюулгүй байдлаа бид нар эрхэмдэж бид нар амьдардаг. Өөрөөр хэлэх юм бол бид нар энэ хорвоо дээр ирэхдээ ямар сонголтгүй ирсэнтэйгээ адилхан энэ хорвоогоос бид нар бас явахдаа ямар сонголтгүйгээр бид нар явдаг. Гүр энэ сонголтыг хэн хийдэг юм бэ гэж. Энэ сонголтыг Бурхан зөвшөөрдөг байна. Бурханы зөвшөөрөл.